Хөвгөж байгаа юм лөө? Өглөө дөө. Хэдэн тоо нэрсэн хаа? 5 тоо. Одоо хизээ ирэх вэ? Маргааш За иргэд сайжруулсан шахмал түлш олон хагас кокс нүүрсэндээ гал алдахгүй тул ойчрлож байна. Сонгон хайрхан дүүргийн дугаар 41-р хороо. Дөнгө саянд сайжруулсан шахмал түлш буула. За гэтэл иргэд нүүрсийг авахын тулд ямар хэмжээний ойчр дараалал үүссэн байгааг та бүхэн харж байгаа хаа. За энэ иргэдийн хувьд хамгийн багадаа 3-аас 4 цэгийг дамжиж хайсны эцэст олсон гэдэг энэ тайлбар мэдээллийг хэлж байгаа юм аа. Тий гал алдчихж байгаа шүү дээ. Зарим айлууд ч авч чадахгүй байна. Ажилтаа байна, төрөлтөө байна. Өглөө одоо ингээл 8 цагаас ажиллаараа явсан хүмүүс ороо ингээл нүүрс авах гээд ирэхэл нүүрс нь байхгүй шүү. Тэр айлууд чи яах юм бэ? Тийм биш гал алдчих таарна шүү. Та сая хэдэн цэгээр юу? Би одоо өглөөс хойш 11-аас хойш эхлэв. Одоо ингээл зогсож байна. Би өөр яваад бүр дээшээ 44 ороод хариулаад явж ирлээ. Юурдөө хаа газаргүй нүүрс байхгүй учраас. Одоо энэ нэг 7 өгчлөө гэсэн тэгээд өгөх нь 4 өгөх нэг яриад байгаа яхараад гэдэг юм чинь. Хүлээж өглөөнөөс 90 гэсэн эрэг одоо 90 гэсэн тэгээд байж дээ шүү дээ. Локейшн тэгээ худлаа заад юм шүү тий. Би бүр хаач харж сая 7 дөрөнд явуулсан чи байхгүй шүү дээ. Тэгээ үлдэгдэл нь байна гэж гараад байгаа байхгүй. Тэгээ энэ нүүрс нь олдохоос ийм их очиртай байгаа зү. Өөдөө энэс өөр одоо ямар ч тэгдэр байхгүй. Хүрлцээ бол муутай гэсэн үг. Урд нь энэ чинь нүүрс нь байгаад байдаг байсан. Бараг дортой үедээ ирээд авдаг байсан бол одоо тийм байхгүй шүү дээ. Ирээд хажууд нь сахил зогсож байгаад авахгүй бол тэгэл зогсож байна. Түрүү 7 оноо тэгсэн шүү дээ. Би түрүү 7 оноо авахгүй ерөөсөө 2 3-3-ыг өгөөд илүү өгөхгүй. Ачсан байгаа машиныхаа араас дагаад очиод авцгаа. Манайх бол хөвөлцөхгүйгээл тэгж. Машинтай хүмүүс авч яан дөө. Тэрэг мэргээр явж байгаа хүмүүс бол авч чадахгүй. Улс орон даяар багшаар хугацаагүй ажил хаялт зарлаж хүүхдүүд явах хичээл сургуульдгүй болсон энэ үед сайжруулсан шахмал түвш болон хагас кокс нүүрсийн нийлүүлэлт хангалтгүй байгааг иргэд хүчтэй шүүмжилж байгаа. Тэгэхээр энэ асуудлыг хотын дарга Нямбатар тайлбарлахдаа иргэд сайжруулсан шахмал түвш болон хагас кокс нүүрсийг эд дүн өвлийн хүүтнээс өмнө их хэмжээгээр нөөц бүрдүүлэх гэж байгаа нь одоо зохиомл хомсдол үүсгэж байгаа хэмээн асуудлыг иргэд рүү тогсон. Өнөөдрийнх нь бол ирээгүй нь. Өчигдрийн нүүрс орой 5 өнгөрөө 6 үед болсон 5 тооноор ирсэн. Тэмцтэй байхын тулд дүүр хорооны одоо хариуцсан юуных нь л одоо нэг 3-4-өөр явсан тийм юутэй. Иргэд нөгөө одоо эд хүүтний өвлөөс өмнө нөөцлөхгүй байгаа нь энэ одоо хомсдол үүсэх шалтгаан гэд хэлжсэн л та. Та энийг юу гэж харж байгаа? Үнэхээр тэгэж нөөцлөд байгаа асуудал байдаг юм уу? 20-30-аар начих тийм ямар ч нөхцөл цэгдэр бол байхгүй. Яагаад гэвэл хүн бүр ингээд ил харж байгаа юм дээр амжиргаа ороо 20-30-ыг ачих юм бол бөө юм болно. Надад энэ чинь зургийн дарна бичлэг хийн. Одоо энэ чинь бид нар чинь юутэй энэ ч одоо ингээд хаягдан бүр тодорхой 191-р цаг тэдийн тэдгээ нэр устдаагаа ингээд бүр тодорхой бичиж өгсөн. Энийг нь гомд гаргах тийм эрхтэй шүү дээ. Тийм болохоор тэгэж одоохондоо цэгүүд тийм байхгүй хаа. Нүүрс олдохгүй байх цэгүүдэд гээл тэгээд. Та чи наанаа чи хан тий. Нүүрс олдохгүй байх тэгээд яахын тэгээ одоо мэдхгүй одоо тэгээ яах юм. Энэ үйл тэгээд яах вэ? Үлдэж өгөх юм яах юм гэдэг.